7 бүлэг. Ард түмний төлөө. Хаантанд чин үнэнчэн ингэж нэг дугаар илэрхийлэн ууцгаасны дараа дуушгүй болдог ёсоор нам гүм оргив. Гэтэл нийтийн энэ хөгжинд оролцоогүй нэг хүний өндөр дуу нам гүмийг эвдхэн тэр. Энэ хүний ард түмний төлөө гэсэн үг тун тодорхой дуулдлаа. Төрөөхөнд нь цэргүүдийн төрсөн тэр үгнээс тэсвэр энэ үг хүн болгоныг хэртгийлгэнд зочоожээ. Модны өрөөлд сууж байсан цэргүүд бусан харайцгааж, хоёр дарга нь давхитлын зочин дуу hodсон зүг рүү огцсон эргэн дуулганы дээш зөксөн халхавч дагуураас хорсолтой харцаг гялалзуулж харагдав. Ингэж зөрөгтэй загнасан танихгүй нуугдах барих гэсэн шинжгүй шүү. Энэ бол дэм буудлын харалдаа дөнгөсөн ирээд зам дээр зогссон төлөв сайхан байр байдалтай хүн байлаа. Буудлын эзэн хязээ язааны зансан янзтай хэлж барихын хүлээлгүйгээр аягдарс аваач өгсөн хэрэгэлдэ. Олны өмнө ард түмний төлөө гэж омог төгөлдөр хашгирсан хүн бол энэ хүн байлаа. Саяхан хааны эрүүл мэндийн төлөө ерөөлийг төрсөн өөрийн бодол санааг илэрхийлэх гэж тун хичээсэн цэргүүд энэ хүний эрхийг анзаараагүй хэрэг бөгөөд бөмбөг дэлбэрсэн мэтэд цочоосон ийм үгэд суuraатаагүй бол анзаараагүй хэвэр хоцрох байсан бизээ. Хүн болгоны харц үл таних хүн дээр туслаа. Харин тэр хүн аягтайг амандаан тайван ойртуулж юу болж байгааг огт тоосон шинжгүй тавааран уугаад аягийг эзэнт нь анайл хэнэггүй буцааж өглөө. Ийм бүдүүн зүрх зориг гаргахад нь босон харилцсан цэргүүд гайхсандаа хөссөн юм шиг зогсон ус хийсэн хоёр дарга нь хүртэл ууран шатсан мэл гайхсандаа зог туслаа. Гэтэл харин дэм буудлын эргэн тойронд зогсож байсан агтчид, мухалгийн худалдаачид, гуанзны ажилчид, бусдын дүвэнээр ирсэн хийх юман олж ядсан улс нийлсэн олны дундаас чанга дуу хадаж байлаа. Тал бүрээс сугларсан тэд баг цэргээс цөөнгөө болсон харагдана. Сугалсан олон хааны засаг төрийн зэр зэвсэг агссан төлөөний улс байгааг хайхралгүй. Саян хүнтэй санаа нийлэн ард түмний төлөө гэлцэн аягтайгаан тарняр мөргөлдүүлэн бие биесийн болон өөр өөрсдийн эрүүл мэндийн төлөө уулзгааж байлаа. Төрөөхөнд нэлээд нь хаантны төлөө мөн л ингэж баясан хөгжин тулгацгааж байсан. Одоо ингэж улааныг үзэн урвж шарыг харан шарвж байгаагаараа өнөөгийн төрийн зүтгэлтэн гэдэг өндөр нэр алдар зөвсөн улс төрчдийн маань өрөөсөн гутлууд байсан хэрэгэлдэ. Тэгтэн оймод урттай богинтой олон хүн сантай муутай гихчээр хааны төлөө дуграаг тогтоогоогүй мөртлөн хоёр дахь ерөөлийг зоригтой төрсөн төрөөчинхтэй эрс харшийг нь сайн мэдж байсан тулдаанч ингэж халуунаар угтан дэмжсэн хүнч цөөнгүй байлаа. Ариун сайхан энэ ерөөлийг угтан төрсөн олны дуу шуугаан намдан айгүйхэн намжим оргиход хааны төлөө дуграа өргөсөн морин зэргийн ахмад ард түмний төлөө өргөсөн замын гол зогсож байгаа морьтой хүн хоёр бусдын анхаарал татлаа. Ахмадыг юу гэх нь вэ гэж дор бүрийдэн хүлээж байлаа. Тэр л үүнийг өдөөл гэж үзэж гэмээн үнэндээ ч түүнийг өдсөн хэрэгэлдэ. Морин зэргийн ахмад цаад хүн хөдөөлийн нэг залуу юм уу? Цугласан олны хэн нэгээр барахгүй. Нутгийн баян британ байсан бол ингэж цааргалахгүй байсан төдийгүй. Жадаар сүлбэд авч мэдэх байсан биз. Гэтэл харин халстай хантаас, Испан торгон савхан гутал, алтан шар давриултай, бүснээс уртж унжуулсан сайхан морьтой энэ хүнтэй тэгж нэг шууд үлсэж болохооргүй. Түүнд юу гэж хэлэх үгэн тунган бодох хэрэгтэй байлаа. Морин зэргийн ахмад урагшаа нэг алхан юу болж байна? Та арай солиороогүй эз. Аль эсвэл арх хэтрүүл орхисон хэрэг үү? Даанчиг хангалуулаад байсан юм. Аль вөхөө нутгийн түнш минь наад малгаагаав. Таныг би арай өөрөөр ярьдаг болгож өгье. Урвж тэрсэлсэн үгэн буцаан авч шудраг англи хүний ёсоор эзэн хааныхан алдар нарын төлөө аягам тогтоохоос нааш эндээс хаашаанч явахгүй гэж мэдээрэй. Гэв. Цаад хүн ирээд зэргүй ашигласан морин цэрэг рүү эгдүүтэй харан нутгийн шүү гэд доктогоор нутгийн тань хүн л тэгж таарлсан болгонтой ууж даансраг юм да. Өөрийн тань өргөсөн ерөөл байж байгаа байдал аль аль нь нутгийн тань хүн догтхонж таалагдахгүй байна. Нутгийн тань хүний толгойд
Английн хааны төлөө тогтоох тэнэг бодол төрлөөч гэсэн Ньюберний гарам дээр Английн алдар нарыг бузралсан та нартай л хамтсахгүй байх гэлээ. Ингэж хэлээд эгдвүтэй энэж хөхрөн жолоо сулбууран богиносгож атгаад морин ганц тавирын тоос татуулан давхиж одов. Саяын нэрийн ингэж эгдвүтэй энэж хөхөрхийг сонсоод уурн шатсандан хоёр нүдэнд гялдсан царай нь пад харалсан Ахмад жадаан сугалан ус хийсэн. Ингэж их дайрч доромжилсан этгээдийн араас нэвт хатах гэж бодсон хэрэг байх л да. Тэгээд хойноос нь жадаан гоцолзуулан бууцар хар урвагч би чамд хааны төлөө өөрийн чинь улаан цусыг уулган хаагаагүй гэд санан сэргүүддэн алив түүнийг зогсоо миний гар буунууд хаана байна төргөл гэж тушаагаад буудцгаа буунуудан яацгаасан хар үхээр үдэв мориндон хойноос нь хөөгөөд гэж бархирлаа. Гуанзны эзэн зөрөгтэй барин ирээ. Та нар миний үгэнд орцгоо. Амардагаараа амарцгааж ав. Түүний хойноос хөгөөд хэрэггүй. Гүйцгээсээ өнгөрсөн. Зэрлэг галууны хойноос хөөсөнтэй адилхан. Та нарын мордон эмээлж барьсаар байтал 2-3 бээр холдоод явж орхисон байна гэсэн үг. Гэд морин цэргийн Ахмадын өөдгүй амтан чи бас гэж зандрахт нь ноёнтон Ахмад минь та нарт л хэрэгтэй юм хэллээ. Хэрэгсэх байх нь таны дур. Гүйцгээс өнгөрсөн. Сартаа саруулхан ч гэсэн шүн хаагж хөөхөвдөө гэлээ. Хөдөөний энэ нэрийн хинэггүй гүндүүгүй байдал Ахмадын уурыг хүргэсэнгүй. Харин ч жаахан тайвшрууллаа. Тэгээд түрүүчийнхээсэн огт өөрөөр төөнийг чи таньдаг болж таарч байна уу гэж асуулаа. Тийм муухан танин. Үүгээр хаяа өнгөрдөг юм. Гуанзны гадуур амныхаан цангаа гаргалгүй өнгөрдөг хэн байх вэ? Унсан мөрийн бол харин сайн таньдаг мэддэг гэж болно. Энэ хашааны хаагуурч хийгүй хараагаад гарч байхын нэг бас удаа харсан юмдаг. Ямар ч гэсэн 6 дохоо өндөр хашаада. Яаж харааж байхын төрөөхөнд өөрөөсөө хараа биздэ. Хажууд нь байсан хэд хэдэн ч хүн харсан жирвэсгүй гэж нотлолоо. Дуулаа биздэ ноёнтон Ахмад минь. Танаа залуус хөөсөн бол юу болох вэ? Замчгүй, зөрөгчгүй газараар баахан шогших болно гэдгийг бодох хэрэгтэй. Тэхгүй л гэд байж чадж байсан Ахмадын төөрийг тэгээд хэн гэдэг хэрэгв. Хэн гэгчнэв хаа байдгийг ч мэдхүү гэхэд нь мэдхгүй. Хэн гэдэг хаа байдгийг мэдэхгүй юм. Энтхийнхэн бүгдээрээ л хар морд гэдэг. Хаан чин бүүмэд Бельстродын их цэцэрлэгээс жирэт хийс ордог зам зуурах толгод дунд суудаг л гэж дуулсан юм байна гэлээ. Бельстродоос холгүй суудаг хүн байж таарах нэ. Бодвол тэр хавьд л байх. Хажуудан зогсож байсан нэг хар хүүгэн хаа суудгийг би мэднэ. Эзэнгүй нэг муу тоосон байшин суудаг юм аа. Бөглөөхөн тэр газрыг чулуучалга гэдэг. Тэр байшин нь Биконсфилд 2 шил фунтын дундах шугууд байдаг юм. Ноёнтон дарга таны таалд нийцвэл газарчилсан ч болно шүү. Гэхэд Гуанзны эзэн түн дөхөж чихэнд нь Жим Бигс өөдгөө хар амт минь чи өөр бусны хэрэгт яах гэж оролцсон юм. Эдэнд газарчилж гэмэн миний Гуанзанд дахиад хон шоронч битгий цухуулгаарай. Будсар муухай нүр чинь миний энэ хоёр нүдэнд дахиад бүү харагдаг гэлээ. Дэсэж ятан байсан Ахмад болцгоо. Төөнийг бай тэргүй олно гэж бодж байна. Гэд мориндо мордод байсан зэргүүддэн бууцгаа хөөгтөөд минь мордийнхоо имэйлийг авцгаа гэд баг даргадан эндэн тухтайхан амарцгаа чондог хэрэг. Гэгээ орхоос нааш түүний хойноос яваад юу хийхв? Мордон дэмий эцэхийн нэмэр гэж энэ хэлдэг зөв. Тэгээд ширнэ экспедицид жалзуу ажил байна. Тэр мөг олохдоо л нэг олно. Гүнгийн бүхэн утгыг самнаж байгаа чамаагүй олно гэдгэн бурхны нэр барьж андгаалсан ч яахав гэж шимнээд. Хой Гуанзны эзэн дар саваатэр. Хийх юмгүй цаа залуустан шар ариг өг. Тэгэхгүй цаадуулын чинь хоолой хатаж орхилоо гэж тушаагаад эзэн хааны хан эрүүлэнхэн төлөө 3 дахин тогтооцгоё. Ингээд нэг ордны маань хяху хаан байна уу? Бас алгуулж орхисон хэрэг үү? Гэлээ. Мориноос буугаагүй хангалзаж байсан нэг цэргийн саяхан явсан Ахмад минь гүйцч очоод буцаагаад ирэх үү? Гэхэд Ахмад жаахан бодж байсан. Хэрэггүй. Тэр жал харьдгаараа хариг. Би түүнийг хаанаас олохоо мэднэ. Маргааш нэг ширээнэн өдийн хоол зоглоос сууж байна байхаа гэж бодж байна. Дар саваа тэр хаан эзний үнэн шиг өгөөд минь аягаан олигтойхон дүүргээд хаантныхан төлөө тогтооцгоо
гэлээ. Хааны төлөө уухай гэж хашгиралдлаа. 8 дугаар бүлэг. Хар морд. Хүсээгүй байтал нь хүчээр өөрсдөө нийлүүлсэн олиггүй улсаас шалвхан хагцхын төс болоод байсан Хяху үеийн шууганыг далин дуулан аятайхан зайлжээ. Дэм буудал дал дурдаг замын дохой торгуугүй юу морин даврин цагууллаа. Өөрийн хинч гомдогоогүй ч гэсэн араас хурч ирээд буцвэр гэж шаардаж магадгүй гэж бодож явлаа. Яагаад гэвэл саяхан арайг салсан дэр бүдүүлэг улсын юу ч хийхээс сийхгүйг сайн мэддэг байлаа. Хааны нэрээр халахвч хийж бузар булаа хэрэг явдал үйлддэг нь эдний гин биш занг юу сандхавдэ. Хааны төрийн тулгуурууд ард түмнийг дурзаагаараа басамжлан доромжилдаг зантай болсон улс. Ялангуяа цэргүүд тэр дундаан хойд самын аян дайнаас ол замгүйхэн буцаж ирэхэд нь орон нутгаар тараасан улин зүлэн хэсэг нь бүрж өөдгүй муухай авиралдаг болоод байсан юм. Ньюберний гармын дэрэгдэх тулдаанд шотландчуудад буцахогдсон ичгүртэйгээр зогтоосон тэднийг нутгийн хүн ард хайрлаж хүндлэхэн болсон. Тэглээ гэж ард олныг өөдгүй муухайгаар даажигнадаг. Тэгжил санаа сэтгэлийн застдаг болоод байлаа. Уолтер Вэйдийн арга буюу өөрийн биеэр оролцсон түрүүхний явдал санаа сэтгэлийн хачин болгожээ. Хар хурдаараа санаж байсан мориныхон амыг сая нэг татан түрүүчээс хойш санаанаас нь гарахгүй явсан тэр бүх явдлаас зэгсэн өөр нэгэн бодон морион тааварн сажилууллаа. Нас даанч багт залуудаан болоод улс төрийн үеийн самууны нарийн учрыг сайн ялгаж мэддэггүй байлаа. Хаан ард түмэн хоёр хоорондоо таарч тохирдоггүйг мэддэг боловч амьдрал нь ордныхон дунд урсан өнгөрдөг байсан болохоор хаан буруутай юм гэдэг бодол толгойд нь даанч ордоггүй байжээ. Хаан ширээндээ бүтэн 11 жил залраад өөрийн болон албатуудынхаа хоорондын зөрөлдөөнийг арилгахын тулд саяхан нэг юм парламентын хурлагчийг зарлсныг Уолтер мэднэ. Түүний нээлттээр өөрөө байсан. Хэдхэн өдөр хуралдсан парламентыг тэр дорхонд нь хөөн тараас нэгч мэднэ. Тэгэхэд ч бас өөрийн биеэр байсан хэрэг л дээ. Эх орончид улс төрчдийн хувьд хамгийн чухал энэ бүх үйл явдал Хяхуд хамаагүй зүйл санагддаг байжээ. Гэхдээ Уолтер Вэйд баг залуу боловч эргэн тойрондоо юу ч болж байсан тэр болгонд огт оролцдоггүй биш байлаа. Ронни мэдэд болсон үйл явдалд гол үүрэг гүйцэтгсэн эцэг өвгдөн дурайсан Вэйд хүү төрөлхөөс эргчлөөнд дуртай өдий хүртэл хүрээлж байсан орчин нөхцөлд баригдан илрэн гардаггүй байсан уг хүсэл эрмэлзэл нь зүрх сэтгэлийн гүнд амьдарсаар торинсоор байжээ. Одод танхим хааны шивхээр ял шитгэгдсэн хүмүүсийг жигшүүрийн багамтай барьж хүлэн гарч ихийн огтлон нүдийн нухдаг бузар булаа ирэвшүүлтийг өөрийн нүдээр олон удаа үзэж харсан Уолтер эргэн тойрны ихэнх хүн аимшиг тэр зүйлийг хэнэггүй харж байгааг түүгээрч барахгүй таашаасан янзтай байгааг хараад санаа сэтгэл нь тун хачин болдог байж дадлан бухимддаг. Тэр бүх хэрцгий мухай явдлын талаар зэгсэн их тунгаан боддог байлаа. Гэвч харгас хэрцгий эзний өөрлөө нь ганц харж инээмсэглэж гимэн эвэлийн дээдийг хүртэв гэж боддог хүмүүсийн дунд өөрийн эрэхгүй эргэлдэж байсны дээр эргчлөө гэгчийн талаар эргэцүүлэн бодохдоо даанч болоогүй баг залуухан байсан хэргэлдээ. Ордныхон гэдэг бол хааны дайснуудыг хатуу ширээвнээр залхаан цэрлүүлэх ёстой гэж л боддог улс. Тал талаас нь л хэнцэр сайхан хатантанж ингэж л хэлдэг, ярьдаг байсан хэрэг билээ. Тэгэхээр хүү энэ талаар эргэлзэж яахан чадах байсан байх вэ? Өнөөдөр харин хааны цэргүүдтэй таарлцсан тун айгүй юм бодогдуулан ордонд төрсөн төлөвшсөн улс төрийн үзэл бодолдоо эргэлцэхэр барахгүй өөрийн үзэл бодолтой болгох шахжээ. Энэ муусан дарга нарын ингэж дур зоргоороо загнаж байна гэдэг ямар ч ихшүүртэй хэрэг вэ? Ийм юмыг хаан тавьжиж сунаа гэдэг тун хачин юм да. Хатантны өөдгүй пим гэж дууддаг тэр хүний парламентын хурал дээр хааныг бузар булаа юм болгоныг дэмжиж байна гэж хэлсэн үнэн байж болох юм. Үнэхээр тийм бол би ард түмний төлөө хундаг өргөсөн тэр зоригтой хүний талд орох ёстой. Ингэхэд тэр хэн гэгч юун хүн байваа? Ийшээгээ энэ замаар арилаад өгсөн. Манай энэ хавийн хүн байсан биш байгаа да. Ямар сайхан барь байдалтай хүн байваа. Морин ч гэсэн эзэндэн аргагүй нэг тохирсон аргамаг сайхан хүлэг байна лээ.
Урдим нь ердөн үзэж харагдаагүй хүн байсан. Бэлцродоос холгүй суудаг бол энд намайг байхгүй хойгоор ирсэн байж таарна. Эсвэл энүүгээр өнгөрөх ажил явдалтай байсан хэрэг үү? Гэтэл морин эмээл саяхан догсон янзтай хүлж дааварлаагүй харагдсан. Тэгэхээр явуулын хүн байлаа гэхэд эксприжээс холгүй хинтээс гарсан байж таарна гэсэн үг. Цэргүүд хойноос нь хөөх гэж байх шиг байсан гэж бодоод эргэж харлаа. Хөөхөө болсон байх л да. Түүнээс биш тэдний хөөж шиваг өдөд билав дуулах байсан. Тэр хүний хойноос хөөгөд ирвэл нь тэр модны цаагаар орж нуугдж байгаад өнгөрүүлдэг хэрэг. Ахмад Скертимитийн эрхмүүдтэй үг дахин солих хүсэл огт алга. Тэр баг дарган түүнийг ингэж дуудах шиг болсон. Тэр баг дарганч гэсэндээ Стапс шүү дээ. Эзэндээ үнэхээр нэг зогсон нэр байна да. Гэж бодож явсан хяхүү мориныхон амыг татан чимээ чагналаа. Дэм буудал талаас бөглүүхэн орилдон хашгиралдан дуулдаж байна. Цэргүүд хааны төлөө аягаар залгилцхан уухайлж муухайлж байгаа хэргэлдээ. Ямар ч гэсэн л нэхэн хөөж байгаа гэрчлэхээр юм юу ч сонсогдсонгүй юм. Яамаа л да. Түүний хойноос хөөсөнгүй. Тэр нь ч дээр дээ. Тэр хүн дэндээс ухс хийсэн чигээрээ яваавал өдийд олон бэрийн цаана явж байж таарна. Миний ч гүйцэх өнгөрсөн гэж бодоод морин дахин хатируулж уг нь гүйцээ гэж бодсон юмсан. Санснаас энэ хавьд дээрэмчин тааралдаг гэж дуулсан. Тийм л дээ. Игчмэн саяхныхаа нэг загталд битсэн байсан. Нэг авхайн сүүх рүү дайрсан авхайг өөрийг яагаачгүй. Үнтэй бүхний дээрэмдсэн эмийг нь хүртэл мулталсан гэж битсэн санагдаж байна. Тэдний нэг нь бодвол толгойлогч нь ганцаараа сүүх рүү очисон. Бусд нь харин эргэн тойронд нь дуу шүгэ зогсож байсан гинлээ. Дээрэмчд гэхэд мөнч дэг журамтай улс юм да. Уйлмэн ирж дээрэмчдтэй тааралдаг юм гэхэд тийм л аз таараасаа билээ. Тэднийг аятайхан хамд болно. Нэг их юмгүй ч гэсэн юу байгаагаа нь дуртай явгна. Тэр авхаа шиг л амьд мэд үлдээсээ билээ гэж залбирх минь. Лонгэд дэм буудлын тэнд болсон балаа явдал нилээд саатуулж орхилоо байна. Шүн болдог онч боллоо. Сартаач гэсэн ямар нэмэр байх вэ? Хавар амьд амтангүй харанхуй энэ ойшгууд. Ганцаархнаа гарт нь орсон намайг чинь ядаж зөхиодох юу байх вэ? Гэж бодож явлаа. Дээрэмчтэй сайхан хэрэг юу байна гэж зүрхэн хичнээн чангалсан ч цанаал нэг айгүй оргино. Английн зам харгуй болгон дээрэмчд тонуучтаар дүүрээд байсан алжиг нь талжиг нь гэсэн үгээрээ бараг өдөр бүр дуулдаг. Лондонны ойр хавар төдийгүй хөл ихтэй зам хөдөөхээр хагуурч явсан хүүдэтийн мөнгө гэж зандрах эдүгэгийн юм хайрл гэдэг шиг ердийн зүйл болоод байсан цаг билээ. Их замын эзэд харин цус урсгах нь ховор, зарим нь бүр хачин ээлдэг сайхан ааш замтай улс байдаг байлаа. Үннийг хэлэхэд ихэнх нь эзэн хааны засаг төрийн дур зоргоор дарлалд мүлжилгэн улмаас үгүйрч хоосорсон өлбөрч өгөхгүй ирэхээр хууль ёсноос гажууд ийм арга хэрэглэхээс өөр замгүй улсын улс учраас энэ шүү дээ. Ихэнх нь засархаасан өнгөрсөн гэмт хэрэгтнүүд хэрхэвч биш. Тэгтэл бас зогс гараа өрг гэж зандардаг нь мөнгөндөө хайртай юу, амьдаа хайртай юу гэсэнтэй ялгаагүй байдаг улс ч цөөнгүй юм. Уолтер Вэйд улаан толгой өд өгсдөг харгуйг сэтгэл төгшин ширтэж явлаа. Хормойд нь тулж ирээд байгаа энэ толгой дээр тэр авхайн сүүх рүү дайрж үнтэй цэнтэй сэлтийн дээрэмдсэн гэж эгч нь бичсэн байсан. Толгойн бэлөөд өгссөн энэ харгуй тийм ч өргөн биш. Өнөөгийн засмал замуудын дэргэд зам гэхэд хэцүү. Тэрэг чарга чүүтэй чайтай өнгөрдөг хөдөөхөрийн зөрг гэсэн үгээс гадна хоёр талаараа эвэрлэг моддын өтгөн их ойшгуугаар хашигдсан, зарим газраараа ойрхон ургасан моддуудын мөчр өөр хоорондоо нийлэн битүүрч дээвэр шиг болсон байх л да. Хүү мориныхон амыг дахин татаж чимээ чагнав. Дэм буудлын тэндээс цэргүүдийн орилолдож хашгиралдах дуулдхан болсон байлаа. Одоо харин дуулдж байгаа бололтой сонсогдов. Хойноос минь хөөгд ирэхгүй явдаа гэж хүртэл харамслаа. Ахмад Скерти багдарга Стабс хоёртой байхад тун тавгүй оргиж байсан хаа байх вэ? Бүлэг дээрэмчэнтэй уулснаас хамаагүй аятайхан баймаар бодогдлоо. Эмэйл дээрээ бөхтийн
Урдах замаараа ямар нэг чимээ гарч байгаа эсхийг чихтэвэн чагнаж зогсоход нь ямар ч анир чимээ юу ч гэсэн айж болгоомжлмор юм юу ч дуулцсангүй. Уйл уйдгартай дуугаан аялан ятуу дэгдэхэнүүдийн хадсан тал руу дуудаж дуулдана. Хологч хотож нохоо хутсан хонь малын хонго жингэнэж дуулдах боловч энэ бүхэн хүүгийн сонсоогүй удсан хөдөөний амгалан тайван амьдрал байдлын чихэн чимэгтэй энэ дуу чимийг ёстой юуханд ч боддоггүй дээрэмчид өмнөхөнд нь модны араар ороод отож байхгүй гэсэн үг даанч биш байлаа. Уолтер Вэйд тийм ч амьхаамтан биш өгөөд дээрэмчтэй таарлахгүй шиг өнгөрөх юмсан гэж бодсон 19-тэй хүүг хулчхар гэж зэмлэж яаж болох вэ? Эргэн тойрнон зүрх шимширэн ажиглаж явснаа холгүйхэнтэйх модны сүудэрт нэг бараа юм байхыг хараад морьтой хүн байхад нь ойртож очих уу байх уу хэмээн эргэлзэн морьныхон амыг татсан ч айсных биш байлаа. Морьтой хүн хорид алхам зайтай замын голд огт хөдлөхгүй хөссөн юм шиг зогссоор. Уолтер явах, буцах, яах учраа оллгүй. Дээрэмч нү? Арайч биш шиг. Дээрэмчин бол яалаа гэж замын гол зогсож байх вэ? Ямар ч гэсэн ойртож очтол модны араар нүгдэх байсан гэж бодлоо. Ингэж гайх зогслол нь дуудав. Ард түмний төлөө гэж зоригтой хашгирсан тэр хүний дууг дорн танилаа. Дотор нь онгойн морин давирлаа. Хилэн хар морьтой энэ хүн шиг сайхан төрх байдалтай тэгж зориг төгөлдөр илэрхийлсэн тийм ариун нандин санаа бодолтой хүн яалаа гэж муу хүн тэр тус маань дээрэмчин байж таарах вэ? Танихгүй хүн минь тус мэдэлцээд андуураагүй бол түрүүхэн тэр базаахгүй улстай байж байсан залуу та мөн байхаа гэв. Мөн та андуурсангүй. Тэгвэл хамт явцгаая. Таныг араас минь ганцаараа хөөж ирсэн байлаа гэхэд гүйцэгдснээр нэг их аюул учрна гэж бодохгүй байна. Хамт явъя залуу минь. Ханарын явбал хэн хэнд маань үлзийтэй. Ингэж чин сэтгэлээсэн өрхт нь хяаху уламж итгэн морин давирч зэрэгцсэн толгой үед өгсөж эхэллээ. Зам толгойн тал дунд хүрээд баруун хойш ширгэн сарны гэрэл мэлтийсэн модгүй хэсэг цагаан газраар өнгөрөх зураан хоёр биеийн саяныг сайн харж авлаа. Хэн юм хүн болохын бүү мэд хүн хүүг зэрвсгэн нэг хараад сэтгэл тааламжтай янзтай нүүр эргүүлв. Дэм буудлын гадаа зогсож байхад нь ажиглаж амжсан байж магадгүй л дээ. Уолтер харин хар морьтныг хальт харах төдий хоцорсон болохоор үнэхээр шохоорхон харж явлаа. Тэгтээ ёс мэддгүй амтан санагдахгүй тул нууцхан ажих гэж хичээлгүй дээ. Үннийг хэлэхэд танихгүй хүний ярв шин төрх байдал тун их гайхуулжээ. Хажууд нь өөртөө нь үеийнгийн нэг муу хүү биш. Нас бий гүйцсэн 30-аад 30 жаахан өнгөрсөн чулуу насны эрийн хүч чадал жигдэрсэн сайхан хүн явж байлаа. Булчин ширмөсөн зангирсан чадмаг гавшхай байрын өндөр сайхан нуруу дуруутай твхгэр хоёр мөр хангар өргөн цээж тэгшхэн сайхан хүзүүтэй энэрийн шамшгартуу бөөрөнхээрүг харваас шантаршгүй зөрөгтэй шийдэмгийн хүн болох нь элд. Хүрэн хар өсөн доогуураас харагдаж байгаа бараан царай бага залуудан арай цайвар байсан баймаар агаад нар салхинд борлон хүрэл шиг хүрэн болжээ. Сарны саруулд хүүрзэгнэг шиг гэрэлтсэн зөөлөн харцтай хүрэн бор хоёр нүдний бас бүргэдийн шиг болж харагддгийг түрүүхэнд дэм буудлын тэнд цог шиг гялзж байхыг Уолтер харсан. Нэг үгээр хэлэхэд энэ хүн саяхан уншсан нэг зохиолд нь гарсан бага залуугийн сониуц сэтгэлийн үнэхээр их догдлуулсан дундад зууны үеийн тэр нэг сайхан батар биеэрэн мөн шиг санагдана. Өмссөн зүүсэн бүхэн ч гоолыг сайхан бие аятайхан нүүр царай нь үнэхээр нэг зогсон харагдана. Өмссөн хувц сунар нь жирийн боловч яс чанар сайтай үнтэй дэрхийжээ. Хар хүрэн хэлэн нөмрөг, хантааз, өмд, испан торгон савхан гуталтай, урд талын дэгжнэр матилгсан өргөн хүрээтэй бүрхэн малгайтай, дал мөрөнд нь хүртэл унжсан хар тэмэн хяруулын урт сүүл, үн тэдлэлэр хийсэн хүрээтэй горхиор тогтоож, хятад улаан бажгар дурдан бус жавхитл ороосон энэрийн мөрөвчлсөн хээ хуартай мөрөвчийн үзүүрээс
гой сайхан хуйтай уртчаад унжсан. Хантаасныхан том торгон нудрахтай андсынаас өргөн уртамсартай цайвар шарангийн бэлитэй гарцах хуйж харагдах бөгөөд задгаа тавьсан далбар цагаан зах хоёр мөрийн бараг халхалжээ. Унсан мөрөнч эзэндээ аргагүй нэг тохирсон том биетэй хүчтэнхээ ихтэй сайхан хүлэг. Тэр нэгэн цагт загалмайтны аян дэнд мордсон чин зэрэгт тэр ирж шухам ийм хүлэгтэй явсан байх гэлтэй. Хилэн хар морины хамар магнаан хэсэг нь л улаан хүрэн хув шиг туяаран гялзж харагдана. Үргэлж аксраатай өтгөн сүүл нь алхаа бүрд нь хоёр тийш намрын сугсалж хагаад шулуун болгон унжуулж гэмэн үзүүр нь газар шүргэм. Эзнийхэн даврам завдах болгонд сүүлийн хондлой тогоон тэгш болгон хэсэхвэн нисэх гэж байгаа мэт. Улаан яга өнгийн зөөлөвчтэй Өмнөд Америкийн шар цоохор ирвсний арьсан дохомтой эмээлийнхэн хоёр бүргэний хоорондуур Хойд Америкийн мөнгөн сорт минжний арьсаар гойсон богц тээлгэн давжээ. Сайхан хүлэг нь хүн шиг нэртэй. Эзэн нь үе үе дуудан юм ярьж байхыг Волтер дуулжээ. Танихгүй хүний дуудсан ёсоор ойртож очиж явхад нь морь толгоогоо донголзуулан газар цавчлан зогсож харагдлаа. Эзэн их давхсандан аман халсан морьныхон толгор сайхан хүзүүг бэлитэй гараараа элен таалж додныхоо нөхөртэй ярилцж байгаа юм шиг Хьюберт гэж дуудаж дуулдав. Хар мортын ам эхлэн нээж Инкитачин Бэлстер цэцэрлэгийн эзэн Мармадюк Вэдгын хүү Волтер Вэд гэсэн байхаа. Гэхэд гайхснаа нуулгүй. Тийм ээ. Инкита хэнээс дуулж мэдэв гэж асуулаа. Өөрөөс тань. Волтер гайхан танихгүй хүний нөөрөөд харж өөрөөс минь үдээ хизээ тэр билээ гэж сонирхож болгосон болов. Өөртөө тань уулзч учрах завшаан хэдий тохиолдсныг сайн санахгүй юм гэлээ. Саяхан хагас цаг өмнө шүү дээ залуу минь. Та миний дэргэд нэр усан хэлж ярьснаа мартсан бол та. Тийм л дээ. Та тэнд яг тийм ээ. Өөрийн тань нэр усан хэлж явах яг тэр үеэр ирсэн. Мармадюк Вэдгын хүүд өөрийн нэр усыг нуучаах хэрэг ер нь юу байх вэ дээ? Тийм аавын нэр алдраар бахархаж болно. Аавынхаа өмнөөс танд талархаж байгаагаа хэлье. Та манай аавыг таньдаг юм уу? Танихгүй хүн бодлогошронгүй өөрөө нүр үдсэн төдийч гэсэн улс амьтанд аль зэрэг үн хүндтэйг нь сайн мэднэ. Ингээд та хааны ордонд албах хашдаг гэсэн байхаа. Болсон. Өнөө өглөөнөөс болсон. Өөрөө болигээ юу? Аав маань боцчир гэсэн байсан. Аа тийм үү. Юу болоод яасан бол доо? Ийм асууж шалгаасны минь өршөөгөөрэй. Хүү цайлганаар юу болсон яасныг мэдэж байсан бол танаас нуух юу ах вэ? Даанч мэдэхгүй юм. Аав маань хүүг маань албанаас чөлөөлж өгнө үү гэж гуйсан байсан. Хаан хүссэн ёсоор нь болгосон боловч тийм дуртай биш байх шиг санагдсан. Салхас гүйцэтгэгт маань надад ч тэрөө аавд маань ч тэрөө их л ууртай байх шиг санагдсан гэв. Танихгүй хүн хааны ордонд алба хашиж байсан хүүгийн энэ үгийг сонсоод өөрийн өрөвдөж хайрлаж байгаагаан илэрхийлээгүйгээр барахгүй харин ч бахан хансан янзтай тэрүүхэндээ зүгээр л юм болж дээ. Яриангүй бидний талын хүн байна. Өөрт нь л зүгээр дээ. Гих дуулдав. Волтер ингэж дуулсан боловч ямар учиртайг нь мэдсэнгүй. Танихгүй хүн хүүгээ дуудах чухал учир шалтгаан лав байж л дээ. Хааны ордны зугаа цэнгийн амьдрал байдлаан хөдөөний намгүй амьдралаар солино гэдэг өөрт нь тийм ч аятайхан зүйл биш байж болох боловч аавын тань хүүгийнхэн тусын тулд л ингэж шийдсэн хэрэг гэдэгт өчөөхөн ч эргэлзэхгүй байна. Гэхдээ харин ч аятайхан байна. Би угаасан хөдөөний амьдрал байдал дуртай хүн. Авхаа хүүхнүүд нь жиг жуг гэлцэн ангөрөө үргэж орхидог ордныхны ан ав шиг сүр удруулсан зугаа цэнгээд биш. Анчин шонхортой юм уу нохоотой анд явах шиг эсвэл ганцаараанч бай. Хэнийг нөхөр төгөөч бай. Толгой дунд сэтгэл санаа тэнэгэр тэнэж явах шиг сайхан юм байхгүй. Гэхдээ тийм гэж юу? Гэд нэмсэглэн ордонд алба хашдаг хүний амнаас гарч тун таарамгүй бодол байна да. Бүсгүйчүүдийн дэгтэн бүр ордны авхаачуудын талаар хайхрамжгүй ийм үг хя хүний амнаас гарна гэдэг хачин зүйл биш үү? Ер нь ордны хүүхнүүд гэдэг чинь ёстой нэг сайхан амьтад байдгийн байгаа биз дээ. Манай хаантан гэх чинь тэр Франц авгааг хамгийн хөөрхөн хүүхнүүдээр хүрээлүүлж байдаг гэж сонссон юм байна. Шивгчин бараа улагчт нь цөмөрөн хөөрхөн хүүхнүүд байдаг гэлцдэг гэлээ.
Тэгэхэд хүү тэд чинь цөмөөрөн Франц маягаар хувцалсан хүүхэлдээнүүд гэсэн үг. Манай хөдөөний Улаанхатарт англи охид бүрэг дүгэн ч гэсэн хавьгүй илүү гэж боддог. Ордны ахуйчуудын хэнэнч тэдэнд хүрэхгүй. Тэр чигээр хуурамч сайхан амьтад гэдгийг би даанч мэдлгүй яхав дээ. Гэж игдвцэв. Тэгэхэд танихгүй хүн ёстой дэг. Энэ янзаараа бол та чинь ордны алба хашигч биш. Тэднийг шүүмжлэгч гэж алдаршиж таархаар хүн байна. Өөрийн бодож явдаг яг тэр зүйлийг өөрийнтэй амнаас ийм цэцэн цэлмэг хурцсай хөвгөр сонсоход баяртай байна. Хөдөөний цэнгэг сайхан агаар төрж өссөн манай англи охид өөртмөнч илүү санагддаг. Гэд өөрийн тэсэлгүй үнэхээр тийм шүү гэж дуалдахад чил тэрний энэ толгод дунд өөртөө тань тийм бүсгүй цөөнгүй тааралдана. Тэдний дунд Вэйд таны танил охид ч байж магадгүй. Ингээд ер нь хэн нэгний гэгийн сайхан нүүр царай нүдэнд тань үзэгдэж харагдаад яваач юм билүү? Тийм бол юуг нуухав дээ? Гэд хөгжин инээлээ. Уолтерийн царайн часуулан учир нь сайн олдохгүй нэг юм тэр хүндийн бүвтэн жирхлөө. Танихгүй хүн инээж хөхөрснөн гинтхэн болж намайг өршөөгөөрэй. Өөрт хэрэгтэй ямар нэгэн мэдэж авах гэсэн биш шүү. Тийм их яаж байх вэ? Өөртөө хэтэрхий ёс мэддэггүй амтан гэж тооцогдох вэ гэж айж байна. Гэд бие сэтгэл нь нэг мөсөн тавигдснаа энэ хүнд гомд хорих юм огт болоогүй явсан учраас та юу ярина вэ? Яалаа гэж тэгж бодох вэ? Гэхдээ миний энэ санууч цанг өршөөнө үсттэй. Эндхийн хүн биш болоод л энэ. Танаа энэ дээрээ удаагүй байгаа болохоор айл аймгийнхныхаа талаар аль болохоор дуулж мэдэж авъя л гэж бодсон доо минь. Өөрийнхөө дургүй эцэхгүй бол бас нэг юм асуумаар байна. Тогтой томоотой сайн сайхан нэг хүн нөгөөгөөсөө юу гэж асуулаа гэсэн дургүйцэх юу байх вэ? Таныг харвас тайж язгууртай хүн байх. Гэхэд тийм байх нь байсан боловч тэмэн алдсан. Алдсан ч гэж дээ. Тэмээ минь болиулсан. Хамаг байдгаас минь салгасан ч гэсэн тэмээрээ үлдэх хэрэгтэй хэвээрээ гэж бодож явдаг юм. Ингээд өөрөөсөө асууя гэж бодсон зүйл минь энэ их урт тайлбар майлбарын дараагаар танд тун хачин санагдаж магадгүй гэж айж байна. Таныг айлын ганц хүү юм болов үгүй юм болов гэж л сонирхсан юм л да. Яалаа гэж ганцаараа байх вэ? Надаас гадна нэг охин бий. Марион гэдэг юм. Гэхдээ эгчтэн хэрэггүй. Эсвэл дүүтэн үү? Гэж лавлаа. Миний эгчээ одоо ч том болоо биз дээ. 2 жилийн өмнө минь дөөрийн найран дэрхэд нэг их том болоогүй байсан. Одоо харин өөрөөс нь өндөр болж орхисон байлаа гэхэд гайхгүй. Түүнийг их том болсон Лора бараг мөрөөр нь татдаг болсон гэж дуулсан. Лора? Лора гэдэг чинь юу хүн бэ? Миний үеэл Лора Лавлес гэдэг охин. Марион гэдэг нь энэ хүүгийн эгч байх нь тийм ч байх гэж бодсон юм аа. Марион Вэйд. Яасан сайхан нэр вэ? Чихэн чимэгтэй, багтам сайхан. Бас тэгээд эрэлхэг зоригтой, эмэгтэй дүр төрхөнд үнэхэр сайхан зогсон нэр байна. Марион. Өдий олон хоног ёстой. Өдрийн бодол шөнийн зүуд болоод байгаа хүнийхээ нэрийг мэддэг боллоо. Өдий болтол мэддэггүй яваад хяаху хажуудаа яваа хүний энэ сайхан бодлыг тасалдуулах гэж байгаагаа мэдлгүй цайлганаар. Үеэл охин маань бидэнтэй нэг дор өссөн юм уу? Бэстро цэцэрлэгт ирээд удаж байгаа юм. Харин хэдий болтол гэлээ. Бэстро цэцэрлэгийн өв залгамжлан үлдэх эзэн хүү, энхүү үеэл охиныхон өөрөнд нь хэдий хүртэл байх, хэдийд яваад охийг сайн мэдэхгүй байгаа янзтай төгдөрснэн хамт яваа хүнийхэн учиртайгаар нэмсэглэн харин хэдий болтол гэсэн чинь юу гэсэн үг гэж лавлахад зовсон дон. Үннийг хэлэхэд юу гэх гэснээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Үеэл охин маань өөрөө хэдий болтол манад байх гэж бодох юм бол доо мэдэхгүй гэх гэсэн байх л да. Насанд хүрэхээр нь харж андах учиртай хүн аваад явж орох байлгүй дээ. Манай аав бол жинхэнэ харж андах учиртай хүн биш л дээ. Гэв. Вэдва минь. Бэстро цэцэрлэгт амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл аж төрн суухын татгалзахааргүй харж андах хүнийг Лора Лавлес авахаа насанд хүрэхээс өмнө өөрөө сонгож олно гэж мөрийдсэн ч би бэлэн байна. Гэд инээлээ. Лора Лавлесийн үеэлхүү ийм үг дуулаад уурлах бүхэл аятайхан санагдсан янзтай адилхан инээж хөхөрлөө.
Танихгүй хүний санаа өгсөн энэ үг үнэхээр аятайхан санагдан итгэл горилго төрүүлснийх бизээ. Зам нийлсэн хоёр инхүү зугаатай сайхан ярилцсаар толгоон өрөө дээр гарч ирээд Жерри Тхис гэдэг зэгсэн аглаг бүглүү газар руу тонгон орлоо.